За хай манайхан. За мама 2024-ийн талаар part 2 дахь бичлэгээ оруулах гэж байна. За би жоо ханаа төрсэн учраас жоохон хамар ингээд гуншихнаад ээж магадгүй шүү. За ойлгохыг хичээгээрэй манайхаа. Тэгэхээр энэний өмнөх part 1 бичлэгэн дээр болохоор мама 2024-ийн тийм албан ёсны бичлэгийг ерөөсөө тэгж хуулбарлаж бичлэг болгон тавьж болтгүй юм байна. Шууд copyright гэж цаанаас шууд заачдаг. Одоо хориглолцдог юм байна. Зөвхөн дуу гэхээс илүү бичлэг дүрсийг хүртэл ингэдэг болцсон юм байна. Тийм хатуу болцсон юм байна. Тийм учраас би бичлэг оруулахгүйгээр дандаа зураг оруулаад бай. Окей. За тэгээ энэний өмнөх бичлэг маань болохоор нэлээд олон хүмүүс үзсэн. Бараг 300-аад комменттэй бас эерэг гоё сэтгэлдлүүд байсан ч гэсэн сайнны хажуугаар муу гэдэгчлэн миний тэр бичлэг нэлээд хейт коммент авсан учраас би урд шүн устгаад өнөө өглөө тэр болохгүй хэсгийг нь хасаад тэгээ өнөө өглөө шинээр дахиж оруулсан байгаа шүү. За тэрийг ойлгоорой. Тэгээд бүгдээрээ эерэг байцгаа хэрвээ өөрт чинь буруу сэтгэл төрсэн бол намайг үнэхээр уучлаарай. Тэгээ хин нэгний заавал дээр гарах гад яах вэ? Нэг нэгний гоё хүндэлцгээе. Хэрвээ миний бичлэг үнэхээр үзэх дургу ч хүрээд байгаа бол бичлэг үзэхгүй байх эрх өөрт чинь байгаа шүү гэж хэлмээр байна. За окей. За одоо бичлэг рүү орцгоё бүгдээрээ. За Stray Kids хамтлагийнхан яагаад энэ удаа энэхүү мама 2024-д оролцоогүй болоо гэд бид нар бүгдээр хоорондоо ярилцсан шүү дээ. Судлаад үзсэн чинь Stray Kids хамтлагийнхан тоглолтуудаа хийгээд явж байгаа юм билэ. Аялын тоглолтуудаа хийж байгаа. Одоо болохоор Австралид байгаа юм байл шүү. За тэгээд тун удахгүй 12 сарын 5, 7, 8-нд Японы Осакад бас тоглолтоо хийх юм билэ. Тэгээд маш тийм шахуу цагийн хуваартай байгаа учраас энэ мама 2024-д оролцоог юм шиг байлээ шүү. За хоёр дахь мэдээлэл болохоор Мяу хамтлагийнхан байна. За Мяу хамтлаг болохоор шагнал авсныг та нар мэдж байгаа. За бас үзүүлбэрүүдээ үзүүлсэн маш сайн сайжирсан байсныг та нар харсан. За тэгээ өмнөх бичлэгэн дээр би бас хэлсэн тийм үү. За зарим хүмүүс бас ямар сэтгэлдтэй байгаа вэ гэхээр Baby Monster хамтлагийнхан шагнал аваагүй, тайзан дээр гараагүй байж Мяу хамтлагийнхан юу хийсэн гэж шагнал авж байгаа юм бэ? Тэ? Авах ёстой хүн Baby Monster хамтлагийн байсан гэж тийм одоо сэтгэлдлүүд орж ирсэн. За би энэтэй бас санал нэг байна. Baby Monster хамтлаг мэд чанартай дуунууд гаргасан, олон хүмүүст хүрсэн, хит дуунуудыг гаргаж чадсан учраас яг ингэ харьцуулаад аль нэгэнд нь одоо шагнал өгөх юм бол мэдээж Baby Monster хамтлагийнхан бол энэ шагналыг бол хүртэх эрхтэй байсан. Гэтэ яагаад энэ мама 2024-д оролцоогүйг одоогоор бол яг тодорхой шалтгааны нь бол яг сайн мэдэхгүй байна. Гуравт мэдээлэл болохоор Penthouse киноны гол дүрийн жүжигчин Изия гэж жүжигчин байдаг тийм үү? Одоо 41-2 настай. Тэр эмэгтэйн талаар бас одын скин кэр дээр бас бичлэг оруулж исэн та нараас үзсэн байх. Одоогоор 1 сая гаруй үзэлттэй байсан баха. Ер нь бол миний одын скин кэр бичлэг маань нийтдээ одоогийн байдлаар сая үзэлт авсан 12 бичлэг байдаг. 2 сая үзэлт үзсэн нэг бичлэг байдаг. Ингэж гоё бичлгүүдийн маань үзэж цааш нь олон хүмүүст түгээж өгдөг дэмжигч үзэгч нартай маш их баярлалаа бас хэлмээр байна. Далилдуулаад бас хэлчихье те. Жүжигчин Изия, Bruno Mars болон Rose хоёрт бол шагналыг гардуулж өгсөн. Та нар тэрийг бас харсан бах те. Маш гоё юм цагаан урт даашинз өмссөн байсан. За тэгээд Изия болохоор дараа нь болохоор тайзнаа гараад нэг юм хар палаачтай ингээл нэг гоё уянгалж ингэж явж яснаа. Намуухан явж яснаа гинт гэл юм тохиол дуграал тэгээ юу болчоо гэл ингээл лээжсэн чинь Изия нэг юм сарвчтай хар малгай өмссөн тэгээ хувцас солилцсон рэп үгэлцээ. Маш олон хүмүүс бол surprise байсан. Одоо 40 хэдэн настай одоо жүжигчин эмэгтэй өөрийнхөө хэв маягийг эвдээд англиар рэп тэгээ үгэлж байгаа энэ бол маш гоё тийм шинэлэг перформанс байсан. Тэгээ төсөөл хэсэг дээр нь болохоор хөтлөгч дуучин. За сүүлийн үед маш хит маш их одоо алдартай болж байгаа Ионжи гэдэг эмэгтэйтэй хамт рэп үгэлсэн. За тэгээд тэр дуусан дуу нь болохоор Cross the Line гэдэг нэртэй. Хамтарч дуусан Ионжи гэдэг эмэгтэй чинь өөрөө нэвтрүүлэгтэй. Тэр нэвтрүүлэгт нь Тайла, Лиза гэх мэтлэн маш олон алдартай хүмүүс энэ нэвтрүүлэгт оролцож архи уунга буу халдаг ийм нэвтрүүлэг байдаг шүү дээ. YouTube сувг дээр байдаг. Та нар бас үзсэн бах. За нэлээд олон сая хүмүүс үздэг ийм гоё нэвтрүүлэг байдаг. Нэг удаа J Park-аас оролцож байсан. За J Park-ыг оролцож байхад Ионжи гэдэг энэ эмэгтэй бүр өөрөө бүр сандраад яагаад гэхээр J Park-ийн улаан фэн нь тэгээд өөрх нь нэвтрүүлэгт J Park-тэй өөрх нь краш нь оролцож байгаа учраас шүтэн оролцож байгаа учраас бүр итгэж өгөхгүй бүр сандраад тэгээд өөрөө хэлсэн л дээ би өөрөө чи ингэ фэн шүү гэл тэгээд өөр чи би бэлэг бэлдсэн гэж шууд гаргаж ирэнгүүтээ Rolex цагийг бэлгэлсэн. Тэгээд эхлээд бэлэг өнгөт нь J Park нэг тийм гинтийн байдлаар хүлээж авахгүй за гэл ингэ зарлсан чинь дотор нь Rolex цаг гарч ирсэн. Тэнгүүт нь J Park бүр итгэхгүй чи нэрээ надаа энэ цагийг өгөөд байгаа юм уу гэд Ионжи яалчгүй фэн нь учраас шүтэндээ тийм гой хүндэтгэлтэйгээр тансаг зэрэглэлийн цагийг
бэлгэлсэн байдаг. За дараа нь болохоор миний бас өмнөх бичлэгэн дээр яриаггүй зүйл нь болохоор G-Dragon тайзан дээр гарч ирэхдээ титэнтэй гарч ирсэн. K-pop урлагийн хаан учраас өөрийгөө одоо ингээд илэрхийлж штэ. За хаана эргэж ирлээ гээл те. Тэгээ G-Dragon бас нэг гоё сайхан хүмүүсээс гоё эрэг зүйл сэтгэл хүлээж авсан зүйл нь юу вэ гэхээр G-Dragon өөрөө ингээд шагналаа авахдаа шагнал гардуулж байгаа одоо загвар өмсгч эмэгтэйтэй одоо шагналаа ингэж авахдаа маш гоё хүндэтгэлтэйгээр 90 градус бүхийж одоо шагналаа хүртэж авсан байдаг. За энэ нь бол маш гоё тийм хүндэтгэлтэй, соёлтой үйл явдал болсон. За тэгээ бас нэгэн бичлэг сошиалаар их явж байсан. За өөр ингээд сууж авах хоорондоо нэг юм тэ лайт стикерүүд ингээд хөдөлгөж явахдаа эргүүлэгч жагаад сануусруу ингээд урагшаагаа ингээд унгаачдаг. Тэр нас айгуу тийм хөгжилтэй хөөрхөн тэрэндээ ингээд бандж байгаа тэр үйл явдсан ч гэсэн айгуу хөөрхөн харагдчихсэн. Тэгээ та нар ч гэсэн бас тэр Instagram болон TikTok-оор энэ бичлэгийг бас үзсэн баха тийм. New Jeans хамтлагийнхан бас энэ удаа оролцоогүй. Hybe Entertainment-ийн дотоод үйл ажиллагаа тий асуудал одоо шүүх хурал одоо янз бүрийн хил амнаас болоод энэ удаа бас оролцоогүй юм шиг байгаа юм. Дараагийн үйл явдал нь болохоор бүжигчин Bada Lee гэдэг юм ихтэй. Энэ Hype хамтлагийн Nicki-тэй хамтарч одоо маш гоё хамтарсан юм үзүүлбэр үзүүлсэн байгаа. Bada ч өөрөө мундаг бүжиглдэг эмэгтэй учраас Nicki-гийн тэр дүр төрхтэй өмсөн хувцс хүртэл ингээд хоорондоо маш гоё зөгцсөн. Үнэхээр гайхалтай үзүүлбэрийг бол үзүүлсэн байдаг. Дараагийнх нь болохоор aespa хамтлагийн Winter гарч ирж байгаа хэсэг бол үнэхээр iconic хэсэг байж чадсан. Өөртөө маш гоё ихтэй үлгэрийн гүнж ингээд үүлэн дээр хөвж байгаа ч юм шиг гайхалтай гоё харагдчихсэн. За тэрийг бас хэлье гэж би бас бодож байсан. За дараагийнх нь болохоор Big Bang хамтлагийн Daesung-ыг ярихаа мартсан байсан шүү дээ. Daesung Adala энэ удаа яг эргэн эргэлтээрээ маш гоё имиж бүрдүүлсэн. Өмнөхөөсөө илүү царайлаг болсон юм шиг надад санагдсан. Taeyani өмссөн байсан савхин хүрэн бол бүр үнэхээр супер харагдчихсан. Бүр тэрийг бүр хаанаас судалж авах вэ гэж баг бодогдтол үнэхээр гоё завхарлаг харагдчихсан. За бас нэг зүйл тодруулга байна. За руу миний нэг үзэгч мэдээлэл явуулсан л да. За тэр нь болохоор Fans Choice дээр хоёр төрлийн юм санал хураалт байдгийм байна манайхаа. Авагддгийм байна. За тэр нь болохоор нэг нь Bonsan, нөгөөт нь Daesung гэж байд юм байна. За Bonsan нь болохоор ийм ил байдлаар хаана хин хэдгээр байранд орж байгааг шууд ингээ ил байдлаар харагдчихэдэг. Нөгөө Daesung нь болохоор нууц санал хураалт явагддаг. Хин хаана хідэд явж байгаа нь бол харагддаггүй. Тэгээд нэг юм лайв санал хураалтаар явж байдаг учраас тэр нь илүү нууц байдлаар байд юм байл да. Bonsan, Daesung гэдэг ийм хоёр санал хураалт байд юм байна гэж та нар маань ойлгоод авчих мэдгүй хүмүүсээс зөнд байгаа шүү дээ. Seventeen хамтлагийг сайн мэдэхгүй гэж хэлжсэн те. Хамгийн царайлаг буюу Mingyu Hoshi хоёрыг мэднэ гэж хэлсэн. Яалчгүй минь нөгөө Instagram дээр ч гэдэг юм уу, Facebook дээр, YouTube дээр ингээд цаанаасаа айгүйх гарч ирдэг байхгүй юу. Тэгээд энэ хийм болоо гэд. Тэгээд аяанда ингээд харсаар агаад бүр сүултээ ингээд дасцсан. Би нэг зүйлийг бас андуураад хэлсэн байлээ. За тэр нь болохоор Lisa-г Hoshi-тай хамтарч бүжиглсэн гэж хэлсэн байсан. За энэ бол андуурал мэдээж хүн ч бас алдаа гаргаж болно шүү дээ. Би болохоор хинтээ хамтарсан бэхээр нөгөө Hoshi-г Karina тэр хоёрын хамт бүжиглсэн байсан бичлэг байдаг байхгүй юу. Яг тэрийг харчаад Hoshi гэж ийм залуу байд юм байна гэдэг. Hoshi-гээ залуу өөр бусад бас хамтлагуудтай хамтрал болгоод бүжгийг ингээ бүжиглээд одоо дэмжиж тусалдаг юм байли шүү. Тэрэн дээрээсээ би айгу харж байсан учраас Lisa гэдээ андуурсан. Тэгээ Lisa болохоор өмнө Seventeen хамтлагийн Miyuuтай хамтарч бүжиглэжсэн тэр бүжгийг Rockstar гэдэг дуун дээр ингээ бүжиглэжсэн шүү дээ. Яг тэрэн дээр Lisa-г Hoshi хоёрыг ингээ нийлүүлээд андуураад хэлсэн байли шүү. За тэгэхээр манайхан бас энэ хүндээ бас ойлгож байна үст тийм ээ. За төр хүлээж аваа. Одоо бяцхан рекламны пауз авъя. Тэгээ таны ярьсан дээр батг гардаг, батхны сорвтой байх юм бол та энэ алой гэл гэдэг бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. За энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд маш гой гой үр дүн гарсан одоо бодит бичлэг зургнууд бол байдаг байгаа. Бүх насныхан хэрэглэж болдог. Яаж хэрэглэх вэ гэхээр та арьс арчилгааныхаа бүх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснийхаа дараа хамгийн сүүлд энэ алой гэлгийн бүтээгдэхүүнийг яг арьсны асуудалтай хэсэг дээр төрөгдөг байгаа шүү. За үүнээс гадна хоёр газар зэрэг энэ мама 2024 болсон гэж хэлсэн шүү дээ. Нэг нь болохоор Лос Анжелест болсон. За нөгөөх нь болохоор Японд болсон. Америкт болохдоо Cat's Eye хамтлагийнхан бас үзүүлбэрээ үзүүлсэн. За Cat's Eye болохоор би Hype Label гэж бодоогүй. Тэгээ Hype Label-ийн харьяаны Global Girl Group юм бэлээ. Олон улсын гişүүд ингээд нэгтгэгдсэн ийм хамтлаг гэх юм уу. Та нар мэдэх бах Touch гэдэг байдаг шүү дээ. Touch аюу хөөрхөн Touch гэдэг байдаг те. Хамтлагийн нэр нь болохоор Cat's Eye гэдэг нэртэй. Энэ хамтлагийн ахлагч нь болохоор София гэдэг эмэгтэй байдгийн байна. София гэдэг эмэгтэй яалчгүй надад хамтлаг дундаа хамгийн хөөрхөн одоогийн байдлаар хамгийн таалагддаг гишүүн ахгүй. Филиппин гаралтай хамтлагийнхаа ахлагч нь юм байна. За энэ хамтлагч нь болохоор нийтдээ ингээд 6 гишүүнтэй байгаа шүү дээ.
София, Manon, Daniel, Lara, Megan, Yonche гэсэн ийм 6 гишүүнтэй. Энэхүү хамтлаг маань Филиппин болон Америк, Швейцар, Солонгос улсын гишүүдээс бүрдсэн ийм глобал хамтлаг гэдээ ойлгож болно. Надад бол энэ хамтлаг бол үнэхээр их таалагдж байгаа. Тэгээ яалтчгүй touch гэдэг дунд нь би бол үнэхээр их дуртай. За тэгээд өнөөдрийн бичлэг та нарт маань таалагдсан байх. За дараагийн бичлэгэн дээр болохоор би маш сонирхолтой нэг сэдвээр бичлэг хүргэхээр ингээд бэлдсэн байгаа. Тэгээд бүгдээрээ дараагийн сонирхолтой бичлэгээрээ уулзцгаая. Баяр таа.